Hi vlog сонгоол хүлэгт маань тавтамир Ахмад Бэг байна. За тэгээд өнөөдөр миний амарч таарчлаа энэ нэг айл мүлгэлтэй ажил байхгүй учраас тэгээд нэг сар өмнө ажил жоохон багтаа. Тэгтээ бас мессеж явуулсан нэг ямар ч 20 өдөр бол гарах юм бэлээ. За тэгээд өнөөдөр амарсан дээрээ ямарсан энэ жил энэ нөгөө нэг 2026 онд YouTube дээр vlog ерөнхийдөө бол влогийнхаа ажлыг нэлээд түлхүү явуулна гэдэг өөртөө зорилго тавьсан байгаа. Тэгээд бас нөгөө reels-уудыг өдөр болгон reels оруулж байгаа. Тэгэхээр энэ 2026 нэлээд идэвхтэй эхлээд сошиал дээр нэг өөрийнхөө дуртай юмаа хийж амьдрах гэдэг болохоор энэ жил нэг тийм илүү хичээсэн жилийг цаанаасаа нэг тийм хичээх ёстой юм шиг санагдаад байгаа. Өмнөх жилүүдэд хичээгээгүй юм шиг тий. Тэгэхээр энэ жил ямар шал өөр нэг тийм нэг жоохон илүү нэг жоохон мотивацлог байна. Эхэлж гин. Тэгээд энэ байдлаа алдахгүй яг ингээд байхыг хүсэж байгаа. Тэгэхээр өнөөдөр яг юу хийх вэ гэхээр ерөнхийдөө би одоо жимээр хичээлдэг, ингээд спортоор хичээлдэг. Тэнгуудаас зөв эрүүл зөв хооллох гэдэг бас их судалж хичээдэг хүн байхгүй юу. Тэнгууд чинь одоо нэлээд одоо яг энэ чиглэлээр ингээд яваад нэг 4-5 жил баг болцсон байгаа. Тэгээд энд байгаа хүмүүсийг ингээд солонгост байгаа хүмүүсийг ажиглаад ангууд яг тийм нэг одоо хооллолтын систем гэдэг юмыг ерөнхийдөө бол төдийлөн тийм авч оошоодгүй бас тэрний төлөө жоохон бага мэдлэгтэй байд юм шиг байна лээ. Өнөөдөр амарч болохоор ингээд бүхэл өдөржингөө юу хийх вэ гэдэг видео гэх юм уу? Нэг тиймэрхүү видео. За тэгээд би өглөө босоод ерөнхийдөө ажилтай болвол хамгийн хурдан бэлтэж болох байж. Та нар нэр өглөөний цагаа ямар хуу цай уудаг вэ? Тэ үзэж байгаа манай хөлийн гишүүд маань байх юм бол бас комент хэсэгт үлдээгээрэй. Өглөөний цай бол маш чухал гэж би ер нь боддیں۔ Өглөөний цайгаас гадна ингээд өглөөний цай, өдрийн хоол, оройны хоол, дунд нь дасгал хөдөлгөөн гэдэг энэ нөгөө нэг юм өдөр тутмын амьдралын хэв маяг байна шүү дээ. Тэр амар би ер нь жоохон чухалчилж хизэнээс юм бол одоо нэг жилийн өмнөөс гэх юм уу ер нь яг ингээд өглөө болгон өглөөнийгээ цаагаад нэг алгасгүй байх хичээдэг. Дасгал хөдөлгөөн бол байнгын хийх гэж хичээдэг. Тэгээд өөрийгөө бас ном ингээл унших, өөрийгөө жоохон хөгжүүлэх гэж хичээдэг. Тэгээд сул цагуудаа ингээд юу хийж болох вэ гэдгээ бас төлөвлөдөг байхгүй. Тэгээд тиймгүй амьдралын хэв маягтай байгаа. За тэгээд ажилтай өглөөдөө би сүү хэрэглэхгүй байгаа. Сүү хэрэглэхээр мэдгүй эндхийн сүү нэг таарахгүй байгаа ч юм уу. Нэг тийм юу хийдэг нэг тийм хурц тэгээд нэг гитс нэг жоохон эвгүй нэг юм пилбэгнээд байгаа ч юм шиг санагдаад байгаа. За 250 грамм ерөөдөө усичтэй. За тэгээд мэдээж авьяас хэрэгтэй биднэрт нэг юм авьяас. Энэ авьяасыг захиалаад ам. Гэхдээ ер нь дэлгүүрүүдээр бол хитрхи ойртой. Дэлгүүрүүдээр бол авьяас. Одоо тэгээд энэ бичлэг маань ингээд Мэдгүй онцгүй байсан ч гэсэн ер нь reset гэсэн би тийм өдөр болгон оруулаад байгаа. Тэгжээж тэгээд дараа нь гайгүй болох байх гэж бодож байна. Тэгэхгүй бол тэгэл ингээл за ингээд онцгүй дараа болъё гэсээр би ерөөхдөө аймаа бол хийж нэг 3-4 жил болсон баха бараг. Хамгийн анх би чинь vlog бичээд нэг видео бичингуудаа 6 жилийн өмнө бичсэн байлээ. Тэгээд ингээ видеогоо бичээд ингээ влогоо хийгээд явъяад гэж бодоод байдаг боловч тэгээд одоо камер болохгүй байна. Одоо смарт болохгүй байна гэж ингээ шалтгаан тоочж явсаар хагаад тэгээд өдийг хүрчлээ. Одоо бол шууд зүгээр бичлэгээ одоо яг дараа нь мэдээ хийчихэнгуудаа хийж дараа нь ингээ үзээд ингээ тэгээд step by step баг багаар угаas ингээ сайжирсан гэхээс биш
За одоо ингээд яг болоогүй байсан юм мэдэхгүйгээ тэгээд за болигээ болцохоор амар. Тэгж болохгүй энэ жил. За ингээд ямар ч 60 г би ерөнхийдөө бол 60 г-ыг хэрэглэж байгаа өдөрт. Одоохондоо бас хитрхи байхаар жоохон уухад онцгүй юм. Obviously чинь банан авсан. Нэг шиг банан. Гэтэ энэ арай л тулаад байна уу нүүрэн дээр. Миний камер. Ийм амар тулдаг үү? Уцтайгаар харьцуулъя та. Ингээд болж байгаа. За банан ажилтай үедээ бэлтгэлгүй үед рүү бол уурахтай найруултын бэлтгэлтэй болохоор нүд бэлтгэлтэй болохоор уурах хэрэглэхгүй. Тэгэхээр obvious 60 г obvious. За бид бас анаа орцоо найрсан хэлдэг нөө нэрэ. Хүмүүс бас нэрэ асуугаад идэнгаас найдууд. Тэгээд ийм хөлдөөсөн жимс аа. Энэ жимснээс нэг 60 г. Бас 63 гэж болно. Одоо чавр гаргаад тавьсан юм. Үзгээрээ зүгээр юм байна. Миний үсээ жоохон өнөөдөр ч тайруулна. Чаврыг өдөрт 10 г-ыг уух зүгээр гэж хэлсэн. Тэгээ би ихтэй нэг хавхыг хийчихдээ юм аа гэх юм. Чавр бол ерөнхийдөө бол гидсний гөрүүлзэх хөдөлгөөнд сайн. Тэгээд угаасаа тэгээд ChatGPT-гээс үр дүн гэдэг та ямар хөө хэрэгтэй вэ? Харчин үз. За тэгээд одоо энийг ингээд блендер дээд болно. Түрүү тавьчих. Сая камерт унасан шүү дээ. За, nice. Энэ сүүлийн сурсан зүйл сүүлд юу сурсан бэ гэхээр нэг нэмэг цэгцтэй байдаг. Өөрийгөө сурсан юм уу өөрийгөө өөрчилсөн юм уу нэг жоо нэмэг цэгцтэй байх гад байлг болцсон байлээ. Нэмэг цэгцгүй болохоор нэг За тэгэхээр бидний гайхалтай шейкер маань смути гэх юм уу баг. Смути маань бэлэн болчихлоо. Энэ смутига choco pie-тай хойлоод өглөөнийхөө цаг шийдчихлээ. Тэгэхээр өнөөдөр жоохон орой уучлаа өглөөний цаг. Ерөн болвол нэг 8 гэд уучвал идчихүүлэх гоё бол тээ. Тэгээд өглөөнийхөө цайгаа уучаад нэгээс за 2-ын үед ирэхэд өдрийн хоолоо идэх гэж төлөвлөж байна. Тэгээд 2 болтол бол өнөөдөр амарж байгаа болохоор гоё чөлөө цаг гэсэн үг. Тэгээд чөлөө цагаараа би юу хийдэг вэ гэхээр за жоохон байж байгааг харуулъя. Чөлөө цагаараа надад хийх юм ер нь маш их байгаа. Тэгээд ямар ч зөвлөгөө цаг бодох юм. Маш гоё. Гоё болчихжээ. Two hours later. Өглөөнийхөө цайгаа уудсан. Одоо 2 цаг хүртэл надад чөлөө цаг байгаа болохоор би тэр хоорондоо яг юу хийх вэ гэхээр надад харуулъя. Цараа тийм ээ. Dota 2 тоглоно. Ер нь одоо тэгээд тоглоомыг нэг амар буруу зүйл гэхээр сайхнаас тоглож эхэлж байгаа. Тэгээд 100 цагаа хүрэх юм бол хүрэх гээд одоо 90 хэдэн цагтаар явж байгаа. Сайхнаас
тоглож ихсэн нэг хуучин дурсамжаа бас сэргээгээд тэгээд ер нь нөгөө нэг community гэдэг чинь ингээл хамт одоо тоглодог ч юм уу хамт CS бууддаг тиймэрхүү гоё юм чинь бас гадаад мададад ингээ чөлөө цагаа гоё өнгөрүүлэх бас нэг төрлийн нэг тийм гоё юм болчиход байгаа. Тэгин за тэгээ одоо тоглоод дууссан учраас 1 сарын 1-нд нэг бичлэг хийсэн тэрийг эдитлчихэд тэр бараг 1 цаг болчих واخ. Тэгээ 1 цагаас өдрийнхөө хоолыг бэлдэж эхлээд 2 цаг эдидээд тэгээ 2 цагаасаа нэг хэсэг байж агаад ерөөдөө жимдээ явъя гэж төлөвлөд байгаа. Тэгээ жимдээ тэгээд уургаа уучаад оройн хоолыг идээд тэгээд өнөөдөр нэг видео аплод хийх юм бол өнөөдрийн үндсэн ажил маань айгүй гоё төлөвлөгөөний дагуу болох гээд байна. Тэгээд энэ бичлэг бол тэрний дараа орох бах. Тэгээд ингээ багаар гоё бичлэгэндээ ингээ сайжруулад манай тэгээд ямар бичлэг хийлгүүл бас коммент бичээрэй. Тэгээд лайк дэмжээрэй. Энэ жил ерөөдөө заавал хэдүүлээ хөлгөө илүү гоё томруулаад олон гишүүдтэй болно гэсэн төлөвлөлөө. Манай багийнхан үндсэн гишүүд бол байгаа. Нэгдүгээр division, хоёрдугаар division гэдэг дээ шүү дээ. Хөлгүүд чинь тиймэрхүү бас маркийн болоод байгаа. За тэгээд бичлэгээ эдитлэх цагт орцгоё. 2 hours later. Тэгээд өдрийн цайны цаг маань өдрийн хоолны цаг болсон байна. Тэгээд өдрийн хоолороо юу ганцаараа байхдаа хвчлэн би юу иддэг вэ гэхээр харуулъя. Тийм бууз. Тэгээд өчтөр ингээд бэлдсэн байгаа буузаа хийгээд. Тэгээд хвчлэн ерөөдөө бол татлаад юм уу ингээд бууз бүтэн содор 7 хоногт ингээд бэлдчихтiin тэгээд дүүлийг амар байдیں۔ Яарсан үед хүмүүс бол ингээд ганцаараа байхдаа гэл хийгээд идчихнэ. Тэгээд буузны хажуугаар өндөр жажимын болон 2 өмнөг шарж идчихсэн төлөвлөгөөд байна. Тэгээд дэглэмний хувьд гэх юм бол ямар хоолны системтэй юм бол одоохондоо хамаагүй өвөл учраас аль болох жоохон мас авах гэж хичээж байгаа. Тэгээд 70 сая бол 70 кг-аас 75 кг болсон байсан. 5 кг юмсан байгаа. Одоо буузаа хүлээхдээ хажуугаар нь гой монгол чанаад өндөө шарч. За хоолой бэлдэж дууслаа. Бууз цөндөгтэй уураг жоон жажимын хажууд нь бас жоон нөөс болоод сарай сонирхолтой юм л гэж бодоод хийжлээ. Наад хоол идчихэд 1 цаг амраад жимдээ хав монгочаа. За тийм ээ хоолоо идсэн одоо тэгээд бэлтгэлийнхээ юмсыг базаацгаая. Өөрийгөө жоон хурцлах хэрэгтэй. Тэгэхгүй бол өнөөдөр би хийхгүй гэдэг яг тийм бодол хийхгүй байж болох юм шүү. Маргааш хийчих юм шүү гэсэн тийм бодол орж ирээд байгаа байхгүй. Тэгээд тэр бодлыг эсэргүүцэж өөртөө тэмцэлдэх хэрэгтэй. Тэмцэлдэж нэг одоогийн байдлаар. Тэг яг гоё хийсний дараа гоё болчих юм а тийм учраас энд бичлэг гоё өөртөө мотивашн өнгөөр гоё хамтдаа яг фитнест явахдаа бэлдэх хэдэн юмнууд аваадах юм. Тийм ямар ч хэсэн гарч ирээд зөв бэлтгэлийн рүүгээ явж байна. Энэ бол аимшиг өгүүлэг. Яг ялагдчих байгаа юм шиг болсноо ялчлаа. Ялчлаа. Тийм ээ өдөр болгоныг ялж чадах юм болвол чир жилиг ялах болно. Гэхдээ за сарыг ялчин, сарыгаа ялчих юм бол жилиг ялна. Тийм учраас өдөр болгоныг ялчих болно гэсэн үг. Тэгээд бэлтгэл рүүгээ орцгоё. You said, hey, can I buy you a drink? We'd only spoken. Энэ түрүүнд ингээд ингэж бичигдэхгүй жоохон бүр тулаадсан чи одоо зүгээр шүү дээ.
За тэгээд ямар ч сан өнөөдөр залхуурахгүйгээр жимдээ явчлаа. Жимдээ явчингуудаа ирээд миний би жоохон муудаа дархлаа унаад байгаа. Тэгээд хоолоо жоохон халуурах гэдсэн байна. Жоохон сүүлийн болтоо тийм имчилгээний маягийн хоол хийхээр шийдсэн. Тэгээд тэр нь юу вэ гэхээр жигэнсэн гуралтай шиг л байна. Битүүшэл тэгээд маань гэрт битүүшэл хийж чаддаг хүн байсан болохоор ийм хоол хийчлээ. Тэгээгүй бол бас 2 hours later. ер нь тэгээд бими өгдөг чинь бас чанга штэ. Тэгээд өнөөдрийн видео бичлэгийг энэ хүрээд ингээд дуусгая сайхан хоолоо идчихээ дархлаа гоё дэмжиж ямар ч гэсэн ингээд влого бичээд ингээд энэ нондоо гоё оны төгсгөл гэхэд ямар ч гэсэн сайжраа тэгээд гоё бичлэгнүүдтэй болцсон байх бах. Тэгээд манайхан ч гэсэн гоё удахгүй бас тэгээд хүлээлгөө гişүүдтэй уулзаад гоё энэ жил юм бүлэлдсэн байгаа. Тэгээд дараагийн удаагийн бичлэгтэр өмнөсөн нэг ажилдаа явахдаа миний зөвхөн юу гэдэг гэж юм уу те нэг тиймхүү бичлэг оруулъя гэж бодож байна. Тэгээд манай бичлэгийн санаа байлаа бичээрэй. За тэгээд энэ удаагийн бичлэг ингээд дуслаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Bye.